Халелуя. Өглөөний мэнд хүргэе. Тэгээ энэ оны хамгийн сүүлийн өдөр тэгээ таны зүрх сэтгэл баяртай бэлдээ завгүй байна уу? Тэгээ бас бүгдээрээ энэ оны сүүлийн өдөр ч гэсэн эзнээс хэлэгдэж байгаа үгийг хамтдаа суралцгаая. Тэгээ хамтдаа эзэн бурханлуугаа залбираад эхлэе. Аава тандаа баярлалаа. Ингээр баярлалаа. Энэ 25 оны турш та бидэнтэй хамт байсан тэр 360 хоногийн төлөө танд талархъя. Өнөөдөр биднийг амьд сэрүүн байлгаж дараагийн оныг хүлээж авахар угтахаар бэлдэж байгаа төлөө талархъя аваа. Тэгээ өнөөдөр та өөрийнхөө хэлэгдсэн үгээр дамжуулаад бидэнд ухаарл урам зориг өгөх болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Амен. За бүгдээрээ хамтдаа Малах номын 3:6-аас 7-г хамтдаа уншъя. Малах 3:6-аас 7. Эзэн би өөрчлөгдөшгүй. Тиймд Яаковын хөвгүүдээ та нар сүнхэхгүй. Эцэг өвгдийнхаа өдрүүдээс та нар миний журам дүрмүүдээс эргэсэн тэднийг мөн сахиагүй. Над руу эргэн ирэхтэн би ч та нар руу эргэн ирэх болно гэж төг түмдийн эзэн айлдаж байна. Гэвч та нар бид яаж эргэн ирэх вэ гэж хэлдэг. Амен. За. Энэ ишлэл дээр юу гэж яах гэхээр зэрэг бурхан өөрийгөө хэлж байгаа. За өнөөдрийн сэдэв болохоор бурхан мөн чанараа илчилдэг гэдэг сэдэв. Бурхан мөн чанараа илчилдэг. За бичээст бурхан өөрийн мөн чанараа дандаа илчилж өгдөг. За жишээ нь саяны Малах номдэр эзэн би өөрчлөгдөшгүй гэж хэлсэн байгаа. Би өөрчлөгдөшгүй. Тийм учраас Яаковын хөвгүүдээ, тийм учраас бурхны хөвгүүдээ та нар сүнэхгүй юм а гэдгийг сануулж өгч байгаа. Тэгэхээр өнөөдрийн бидний таны мэдих эзэн маань хинбэ гэхээр амьд тэр мөн чанартай эзэн юм а. Тэр ховшгүй. Тэр уужилдаг эзэн. Над руу эргээ. Тэгээ та нарыг би уучлнаа, эргэгтэн гэж хэлээд байгаа байхгүй. Амен. Тэгэхээр өнөөдөр бидэнд бас энэ үг биднлүү хэлэгдэж байгаа үг. Над руу эргээ. Чи өнөөдөр үнэхээр би өөрчлөгдөшгүй эзэн гэдгийг хараа. Хүмүүс бол өөрчлөгддөг. Хүмүүс бол ялгарладаг. Хүмүүсийн хувьд болохоор зэрэг бид сул дорой байхгүй юу. Тэгээ бид нэг өдөр сайн байжгаад нэг өдөр муудсан бичдэг. Нэг өдөр чухам тааман гэж хагаад нэг өдөр ялгарлж идэг. Зүгээр л ялгарлж идэг. Тэг хиннийг нэг илүүд үзээд хин нэг дороодж үзэж явах шиг. Гэтэл бурхан тэгдэггүй. Бурхан гимтэй биднийг зүгээр л тэрвэрдэг. Тэгээд гим хийгээл явсан ч нааш эргэхтөө би өөрчлөгдөхгүй. Би үнэхээр хойршгүй эзэн юм а гэдгийг хэлээд тэрвэрдэг байгаа. Тэгээд тэр ялгарлтгүй юм а. Амен. Мөн Левит номдэр ч хэлдэг. Би ариун гэж. Та нарын бурхан эзэн би ариун учраас та нар ариун байх тун гэдгийг бас хэлж тунгалж идэг. Тэгэхээр өнөөдөр бидний бурханы тэр ариун мөн чанараас бид нар суралцаад бид бас бурханы хүмүүс ариун байхыг хичээх хэрэгтэй. Мөн Эхлэл номдэр хэлэхдээ Эхлэл 17:1-д хэлэхдээ би бол төгс хүчит бурхан гэж хэлсэн. Энэ Авраамд хэлжсэн. Би бол төгс хүчит бурхан. Надад боломжгүй зүйл гэж нэгч байхгүй гэдгийг хэлжсэн. Тэгэхээр өнөөдөр бид нар ийм агуу бурхантай учраас бид юунаас айх юм бэ? Бид өөрчлөгдөшгүй бурхантай учраас бид юунаас эмээх юм бэ? Юунда ирээдүйхээ эх ондоо санаа зовох гэж. Амен. Тэгвэл эх онууд чинь бурхан өөрчлөхгүй байсаар л он солигдоод цаг хугацаа өнгөрсөн ч бурханы мөн чанар өөрчлөгдөшгүй. Тэр хിവэрэл байгаа. Тэр 25-нд би муу залбирсан, би 23-нд муу залбирсан гэх биш. Харин энэ бүгдийг эзэн угаагаа шинэ онд зүгээр охин байна. Зүгээр хүмүүн хүрээдэр. Гими чи угаан. Чи над руу өнөөдрөөс л ойртчих. Миний үгнээс суралцл гэж хэлээд байгаа. Амен. Тэгвэл 26 он нэг ч гэсэн бид нар үнэхээр эзний мөн чанараас суралцаж түүний илчилсэн үгнээс үнэхээр зуурах хэрэгтэй юм аа. Тэгээ энэ хуучин гэрэн дээр л ингэж хэлж ирсэн үү? Үгүй штэ.
Эзэн Есүс хүртэл хэлжсэн. Би бол амийн талхай. Би бол ам юм аа. Танд ам өгөхөөр ирлээ гэж хэлсэн баг. Амен. Есүс ч хүртэл ингэж хэлжсэн. Тэгвэл түүний мөн чанарууд бид нар суралцах хэрэгтэй. Бурхан өөрийнхөө үгээр тэр мөн чанаруудаа бичсэн байдаг юм байна. Өөрийнхөө үгээрээ тэр мөн чанарыг илчилж өгдөг юм аа. Амен. Бид энэ жил үнэхээр 25 онд авч чадаагүй тийм ээ. 25 онд эзэн минь бүтэхгүй байсан, бүтэлгүй тийм ээ. Бүх зүйлээсээ эргээд бурхан бол үнэхээр өгч чаддаг юм аа. Бурханд бүх зүйл боломжтой юм аа. Бурхан үнэхээр над руу эрг гэсэн юм аа. Тэгвэл би эзэн лөө эргэх болно гэсэн итгэл найдвартай эзний мөн чанарт итгэх ёстой юм аа. Амен. Тэгвэл энд үнэхээр 25-ны төгсгөлд хэлэхэд Бурханыг хайсан зүрх сэтгэл нь 26-нд илүү байгаасаа. Бурханд итгэсэн итгэл нь илүү байгаасаа. Тэр ариун байдалд амьдрал нь 26-нд илүү байгаасаа гэж би та нарыг уриалж байна. Амен. Бид бол Бурханы хүүхдүүд. Бид бол Бурханы үнэхээр өргөмжилсөн, Бурханы хаанд угсаа. Тийм учраас бид эзнийхээ энэ мөн чанаруудыг илчилсэн мөн чанаруудаар амьдрахад бидний итгэл өсдөг юм аа. Амен. Тэгээд та бүхэндээ шинэ оноо сайхан ухтаараа 25 он ингээд дуусч байна. Ингээд поезд аль хэдийн хөдөлсөн шинэ он ирж байна. Өнгөрсөн амьдралаа дурсаад тэргүй. Өнгөрсөн амьдралаа үл уучлалуудыг тэгээд 26 онд битээ авч ороосоо. Өнгөрсөн бүх зүйл өнгөрсөндөө хоцорсон юм аа. Тэгвэл таны тэр үл уучлал, харилцаа муу, тийм үү? Хэн нэг нь гомцсон, гомдол, эсвэл хэн нэг үзэн ядсан үзэл ядал чинь өнөөдөр ингээд дуусгаа. Харин шинээр эхэлж байгаа шинэ оноо баяртайгаар угтан авцгаая гэж уриалж байна. Тэгээ та бүхний Бурхан Ивэг мэдээд хамтдаа залбирая. Аава тандаа баярлалаа. Таны өөрчлөгдөшгүй мөн чанарын төлөө, таны хувиршгүй мөн чанарын төлөө, таны ариун байдлын мөн чанарын төлөө талархаж байна. Өшөө таны мөн чанарууд Библиэр дүүрэн байгаа. Бид Библийг урдынхаасаа илүү уншиж таныг таньж мэдхэд минь та бидний мэлмиг нээх болтугай. Энэ оны турш та бидэнтэй хамт байсны төлөө талархын эзэ. Ирэх оныхоо төлөө тандаа талархаж байна эзэ. Бид баяр хөөртөө ирэх оноо ухтахыг хүсэж байна. Энэ бүгдийг таны хайртай хүү эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен.